улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Алтан балаг сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, соёлын төв, спорт ордон, бусад байгууллагатай хамтран ээжийн чансан сайн арга хэмжээ, за мөн гар бөмбөгийн тэмцээн, баярын хурлыг зохион байгуулж ажиллаа. Иргэдэд цэргийн албыг сурталчлан таниулах, цэргийн алба хаах насны ирчүүдийн эх орон сэтгэлгээ, цэргийн алба хаах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр 1-р багийн засаг даргын нэмжит марш тактик 2025 тэмцээнийг зохион байгуулан ажиллаа. За энэхүү тэмцээнийг зохион байгуулахад бүргэдээ застав, соёлын төв, спорт ордон хамтран ажиллаа. Энэхүү тэмцээнд цэргийн насны залуучууд болон цэргийн алба хааж ирсэн нийтдээ 60 гаруй энэ иргэд хамрагдаа оролцлоо. Мөн энэ Монгол цэргийн өдрийг тохиолдуулан караоке дууны тэмцээн, мөн спорт ордонтой хамтран гар бөмбөгийн тэмцээнүүдийг олон жил болгон явуулж, Улсын засгийн газрын 2011 оны гамшигын аюулын тухай зарлан мэдээллийн тухай дамжуулах журам, нүүлгэн шилжүүлэх журмын хэрэгжилтийг хангуулах хүрээнд зарлан мэдээллийн дохиогоор газар хөдлөлтөд аялаас урдсан сэргийлэх дадлах сургалтыг 25 оны 3 сарын 27-ны өдрийн 16 цагт сумын хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нийтдээ 470 гаруй иргэд оролцож газар хөдлөлтөд аялаас урдсан сэргийлэх дадлах сургалтыг дамжуулалттай зохион байгууллаа. Сумын засаг даргын зөвлөлөөр сумын хэмжээнд паундны өвсийг хоригдлуулсан байсныг зах зээлийн үнээс 50% доогуур үнээр, хөнгөлөлтөө үнээр зарж борлуулах сумын засаг даргын шийдвэр гаргаж, багийн засаг дарга нарт ирэх өгснөөр багийн засаг дарга нар нийт багийнхаа иргэд нутаг гэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Алтан балаг сумын 3 багийн засаг даргыг сонгох багийн иргэдийн нийтийн хурлыг иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлтөд хамтран зохион байгууллаа. Ингээд одоогийн байдлаар бол 3 багийн засаг даргыг засаг дарагт багийн иргэдийн нийтийн хурлаас материалыг нь уламжилж батламжлах энэ үйл ажиллагаа хийгдэж байна. За сумын төр төсвийн байгууллагуудад нийтдээ 1-р улирлын байдлаар 18 санал өргөдөл гомдол ирүүлсэнийг 95.8% биелэлттэйгээр шийдвэрлэж ажиллаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 24 чиглэлээр хөнгөлөлтөө зээл олгохоор сарласан байгаа. За зээлийн өсөлтийг хүлээн авах ажиллагаа маань 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хугацаанд Цэглэн аймгийн Хүсээ дааж ахын газар цахимаар хүлээн авсан. За манай сумаас 15 аж ахуйн нэгж өсөлт явуулснаас 9 аж ахуйн нэгж маань шалгарч нийт 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл хамгаалахаар болоод байна. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Цэглэн аймгийн хүнсний чанар стандартын улсын байцаагч Эрдэнэжав хүнсний болон хоол үйлдвэрлэлийн худалдаа эрхэлдэг 13 аж ахуйн нэгжид хүнсний аюулгүй байдлыг хангуулах, зохистой дадрыг хэвшүүлэх, дотоод хяналтыг төлөвшүүлэх сэдвээр сургалт мэдээллийг өгсөн. За мөн энэ ажлын хүрээнд хүнсний аюулгүй байдал, баримтлах зарчмын талаарх сургалтыг Загварын тамирын газрын хууль эрх зүйн хариуцсан мэргэжилтэн ерөнхий боловсролын сургуулийн 6 сэдвүүр ангийн сурагчдад мэдээлэл хүргэн ажилласан. За сумын засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр баталсан хяналт шалгалтын өдөр дэмжээний дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, худалдаа үйлчлэгээний байгууллагын тохирлын гэрчлэгээ болон тусгай зөвшөөрлийн хугацаа, за мөн худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний хадгалалтын горин болон угсаантын хяналттай холбогдох хуулийн талаарх мэдээллийг өгч ажиллалаа.